Бордооны тухайд ер нь одоо ямар бордоо хэрэглэв? Тэгээ энэ жил бид нар ч одоо маш ганцаа жил тохиолоо. Зарим газар бар 70-80 хоног бороо ороогүй. Дулааны хэмбэр асар өндөр байлаа шүү дээ. Тэгээ энэ тэрнгөө төмөр гарлаа. Манайх ч одоо био ундрагын биогум, биостим хоёрыг Улаанбаатар Аравсанд хэрэгэлсэн. Дээрээс нь манайх ч нэг 50-60 хоног бороо ороогүй талбай өдөрт нэг 15-6 центнер унж байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө бордог бол зохистой хэрэглэх хэрэгтэй. Утга учиргүй одоо бороо ороогүй байх чинь 1000 бордод нэмэр байхгүй шүү дээ тэр чинь. Авах шимжил жилэн чигээ авч чадахгүй жах чинь бордоо гэдэг юм бол хатчихна. Тийм учраас чихтэй үед нь ямар бордоо хэрэглэх үү те? Стресстэй үед нь ямар бордоо хэрэглэх үү? Тэрийгээ сайн харж агаад бордоо хэрэгтэй болов уу гэж би анзаараад байна. Бордооны хэрэглээ тэр зохистой хэрэглээ гэдэг дээр бас жоохон дутуу төлмөг л харагдаад байгаа юм л да, тийм ээ. Гэхдээ яг манай дээр бордоо гэдэг зүйл их бага байна. Миний харж байгаагаар. Нэг дутагдaltaй тал нөө бордоо дутчихж гээл интернетээс бордоо аваад цацчихдаг. Тэгээ нөгөө бордоо нь үйлчж байгаа ч юм уу үйлчлэгээгүй ч юм уу мэдхгүй. Гэтэл хүн өөрөө цацхтаа за бордоо цацсан чинь үйлчлэнэ гэж бодчихдог. Тэгэхээр ямар ч бордоо авч чинь тэрийг ургамал хамгааллын хүрээлэн дээр те лабораторид юм уу одоо бүх юм шинжилгээгээр гарч ич тэрийг л харах хэрэгтэй. Тэгжээ цацах юм бол ашигтай. Аль болох стандартаа дагаж мөрдөн. Тэгээ цаанаас тгсэн заавар зөвлөмжийг дагаал. За 100% биелүүлдэг юм ахэд нэг 70-80% та биелүүлэх юм бол таны ургач гэсэндээ тэдний чинэгрээ 70-80%-аар өгснө л гэсэн үг.